Сайн байцгаана уу сурагч охчуудаа. Та бүхэнтэй оюуны чадрын IQ төвөөс Содхон, Тодхон хоёр мэдчилж байна. Өнөөдөр бүгдээрээ 3 дугаар ангийн оюуны хөгжил сурах бичгийн 57-оос 59 дугаар хуудасууд дахь ангилах сэдвт хичээлийг хамтдаа судлах болно. Хичээлдээ идэвхтэй оролцоорой хүүхдүүдээ. Энэ хичээл дүрс болон эд юмсыг ижил шин чанараар нь ангилж ялгах чадварыг хөгжүүлэх зорилготой. Хүүхдүүдээ логик сэтгэлгээ бүлгийн өмнөх хичээлүүд даалгавруудаа хийсэн үү? Хичээл даалгавруудаа цаг тухайд хийж хөвших нь амжилттай суралцахын нэг үндэс юм шүү. Одоо 57-оос 59 дугаар хуудасуудын зарим дасгалуудыг хамтдаа ажилцгаая. 57 дугаар хуудас дасгал 1-ийн А. Өгөгдсөн дүрсүүдийн хувьд зөв тодорхойлсон хэсгүүдийг дугуйл. Тайлбарлаж ярилцаарай. Дасгалд 3 дүрс болон тэдгээрийн шин чанаруудын талаар мэдээлэл өгөгдөжээ. Бид эдгээрээс зөв мэдээллүүдийг олж тодорхойлох ёстой. Ингээд мэдээллүүдийг нэг бүрчлэн шалгая. Ад дүрсүүдийг 3 тэгш өнцгтэй гэжээ. Тэгш өнцөг гэж 90 градусын өнцгийг хэлдэг шүү дээ. Дүрсүүдэд нийт хэдэн тэгш өнцөг байгааг олъё. Эхний дүрсэд 1, 2, 3 тэгш өнцөг байна. Хоёр дахь дүрсэд энд мөн энд 3 тэгш өнцөг байна. Сүүлийн дүрсэд энд бас энд мөн энд 3 тэгш өнцөг байна. Иймд А хэсэгт дурдсан мэдээлэл үнэн зөв байна. Одоо Б хэсгийн бүгд дөрвөн талтай гэсэн мэдээллийг шалгая. Дүрсүүдийн талын тоог олбол 1, 2, 3, 4, 5 талтай байна. Тэгэхээр Б хэсгийн мэдээлэл буруу байна. Харин В хэсгийн мэдээлэл өмнө олсон ёсоор үнэн байна. Одоо Г хэсгийн бүх дүрс нь хоёр тэнцүү талтай гэсэн мэдээллийг шалгая. Дүрсүүдийг анхааралтай ажиглаж хоёр тэнцүү тал байгаа хэсгийг шалгаарай. Тэнцүү хоёр тал байна уу хүүхдүүдээ? Зүйтэй. Энэ дүрсүүдэд тэнцүү хоёр тал гэж алга. Тэгэхээр А болон В хэсгийн мэдээллүүд зөв байжээ. Одоо дараагийн дасгал руу шилжье. 58 дугаар хуудас дасгал 2-ын 1-р даалгавар. Өгөгдсөн бүлгийг тодорхойлоод түүнд багтах дүрсийг дугуйл. Энэ даалгаврын хувьд 100 доторх 4 дүрсийн ижил нийтлэг шин чанарыг олж тогтоон А-гаас Д 5 хувилбарт өгөгдсөн дүрсүүдээс аль нь тохирохыг олох юм. Эхлээд өгөгдсөн бүлэг дэх дүрсүүдийг сонирхъя. 100 доторх 4 дүрсэд ямар ижил шин чанар байна вэ? Энэ 4 дүрсийг ажиглахад гадна талын дүрсийн хагастай ижил хэлбэртэй дүрсийг хар өнгөөр будаж дотор нь байрлуулжээ. Тэгвэл яг ийм шин чанартай дүрс А-гаас Д 5 хувилбарын алинд нь байна вэ?
зүйтэй. Б хувилбарт өгөгдсөн бүлгийн дүрсүүдтэй ижил шинж бүхий дүрс байна. Иймд зөв хариу нь Б хувилбар байх нэ. Хүүхдүүдээ дасгал 1-2-ын бодолд тайлбараас лавлах зүйл байгаа бол бичлэгээ ухраан дахин үзэж гэр бүлийнхнээсээ тусламж хүсээрэй. 59-р хуудас дасгал 4. А болон Б бүлэг дэх дүрсүүд өгөгдөжээ. Дүрсүүдийг ажиглаад А ба Б бүлгүүдийг тодорхойлон бичээрэй. Мөн доорх дүрсүүд аль бүлэгт хамаарахыг олоод харгалзах бүлгийн үсгийг тэмдэглээрэй. Эхлээд А дугуйд ямар дүрсүүд хамаарч байгааг олъё. Энэ дугуйд ямар дүрсүүд байна вэ? Сайн байна. Бүгд гурвалжин дүрсүүд байна шүү дээ. Одоо Б дугуйд ямар онцлогтой дүрсүүд байгааг ажиглая. Энэ дугуй доторх дүрсүүд бүгд хөхөнгөтэй байна. Одоо дараагийн даалгаврыг гүйцэтгэе. Доорх дүрсүүд аль хэсэгт хамаарах вэ? Харгалзах бүлгийн үсгийг тэмдэглээрэй. Эхний дүрс болох хөхөнгөтэй дугуй дүрс аль дугуйд байгааг олъё. Зургаас харахад Б дугуйд хар ялагдаж байна. Хоёр дахь дүрс болох цагаан өнгөтэй квадрат А, Б дугуйнууд болон эдгээрийн давхцалт ч хамаарахгүй байгаа учраас энэ дугуйнуудад үл хамаарах хэсэг буюу Г үсгээр тэмдэглэсэн хэсэгт хар ялагдах нэ. Гурав дахь дүрс А дугуйд хар ялагдаж байгаа нь зургаас хялбархан харагдаж байна. Хүүхдүүдээ дасгал 4-ийн сүүлийн 3 даалгаврыг өөрсдөө бие даан гүйцэтгээрэй. Өнөөдрийн хичээлээр ажилласан дасгалууд болон сурах бичиг дээрх жишээ бодлогуудад тулгуурлан 57-оос 59-р хуудасуудын бусад даалгавруудыг гэрийн даалгаварт гүйцэтгээрэй. Сурагч багчуудаа хөл хорионы энэ цаг үед зүй зохистой хэмнэлттэй хэрэглээг дадал болгож ус, цахилгаан эрчим хүчээ хэмнээрэй. Мөн усаа хаах, цахилгаан эргэслүүдэд шалган унтрааж байх нь болцсошгүй эрсдлээс сэргийлдэг юм шүү. Та бүхэнд амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.